Сайн байцгаана уу? Бид нэр Монгол Улсын боловсролын их сургуулийн Shiny Lips бүтээгдэхүүнийг хийсэн 7 ангийн сурагчид байна. Тэр хамгийн цаан сууж байгаа банд маань болохоор нэрийг Нарасул гэдэг. Харин тэрний наан сууж байгаа охин нь Нахиа гэдэг. Харин миний хажууд сууж байгаа хүү Буян Тогтох гээд намайг өөрөө Мишель гэдэг. Манай удирдсан багшийг Болор Туяа гэдэг. Хавар намар ингээд Монгол улс ингээ эрсдээ суур амьсгалтай. Тэгээ хавар намар хүмүүсийн ингээд уруулын амирыг хатаж хуурайшдаг учраас бид нэр ингээд уруулыг зөөлөх, хагархаа сэргийлэх тийм уруулын бодог скрап хийсэн байгаа. Энэ бүтээгдэхүүнд нь болохоор coconut oil, сүүлний тос, тэгээд важлын орс. 6 дугаар анги дараа химийн хичээл туршилт хийв. Энэ бүтээгдэхүүн маань 3 төрлийн уруул өнгөлөгч бодог байгаа. Энэ харагдаж байгаа шиг хамгийн дээр нь скрап, доотлын 3-т нь уруул өнгөлөгч уруулын бодог байгаа. 3 төрөлд нь гурвууланд нь coconut oil, сүүлний тос, озлины маад гэх гурвуулаа хуваагдаж орсон байгаа. Озлины маадтай уруул өнгөлөгчийн уруулан дээрээ түрхгээс гадна өөр шалбарсан газараа түрхэж болно. Тэгхийн бол нөгөө нэг шалбарсан юу нь илүү хурдтай идэгдэг байгаа. Тэгээд уруулын скрапын уруулныхаа хатсан, нүхэдсэн, хуурайшсан арьсан дээрээ түрхээд гуужуулахад амар гоё зөөлөн өнгөлөг болдог. Энэ уруул өнгөлөгч скрабыг хийхэд бид нэр савын өөр дэлгүүрээс хайж олсон. Тэгээд энэ өнгө бодгийг онлайн дэлгүүрээс захиалсан. Тэгэхгүй бол ерөөсөө энэ бэлэн дэлгүүрүүдээр олддгүй юм билээ. Эхний 7 хоногт юмнуудаа хайж олох гэж олоход зарцуулсан. Дараагийн 2-7 хоногт энийг уруулын бодоо хэрэгжүүлээд туршиж үзсэн. Бид нэрээс энэ онлайн дэлгүүрээс хайхад манай ээж тусалсан. Тэгээд энэ савыг олоход бид дөрөв өөрсдөө дэлгүүрүүдээр явж олсон байгаа. Бид нэр энийг хийхэд манай багш маань тайлбарлаж өгөөд тэгээд бид нэр өөрсдөө хэрэгжүүлээд хийсэн. Бид нэр энийг нийлүүлжихдээ сургууль дээрээ багшийн туслалцаатайгаар хамт хийсэн. Бид нэр энийг хийхдээ 8 ширхэг зөгийн лав тэгснээ 3 халбаг важлын тэгээд сүүлний төстойг нь бол бас 3 халбаг сүүлний тос coconut oil-тэйг нь 2 халбаг coconut oil-тэй тэгээд озлины маадтай нэг ингээ шахаал хийсэн. Энэ ширээн дээр байгаа зүйлс маань манай бүтээгдэхүүний танилцуулга буюу ханы самбар маань байгаа. Бид нэр энэ дээр яг туршилтаа яаж хийсэн, зорилт маань юу болох байгаа. Тэгээд орцоо бичээд ач холбогдол, судлагдсан байдал, оршил, үр дүнд дүгнэлтээ бичсэн байгаа. Бид нэр гэртээ аав ээж дээрээ ах эгч нар дүүнер дээрээ бас өөрсдөө туршиж үзсэн. Тэгээд орой унтахтаа уруулаа скрабаараа үрээд уруул өнгөлөгчөө түрхээд унтахад өглөө нь амар гоё өнгөлөг зөөлөн болоод ирсэн. Энэ бүтээгдэхүүн маань амар гоё үнэртэй бас урууланд маань илүү зөөлөн болгож байгаа.